За ингээд Монголын ногоо нам 90 зэрэг ногоо нам Монгол үндэсний ачилсан нам Монгол ардын хосд намаас зарласан хэвлэлийн баг хурд төрөлцсөн та бүхнийхээ энэ өдрийг амар амгалан ирж мэдчиж байна. Энэ сайхан завшааныг ашиглаад өнөөдөр бас шөнө өдөр хоёр тэлсэн 3 сарын 22-ны өдөр харанхуу үргэлжлээс салж гэрэлтгийг нэмэгдэж байгаа ийм Наврузын баярын өдөр. Тийм учраас энэ сайхан өдрийг ашиглаад нийт Казахстан түмэнд энэ Наврузын баярыг тэмдэглэдэг бүх хүмүүст баярын мэндийг хүргэж байна. За өнөөдөр бид тулгын шаардах бичиг гаргаж байгаа тухай мэдээллийг та бүхэнд хүргэе гэж энэ хэвлэлийн баг хурд зарласан байгаа. Ингээд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа ард түмний хэрэгслийг хамгаалахын төлөө тууштай ажиллаж байгаа бидний дөрвөн нам энэ мэдээлэлээ та бүхэнд уншиж сонирдуулаад тэгээд шаардлагатай асуулт гарвал бид хариулъя гэсэн бодолтой байна. За ингээд хэвлэлийн баг хурд лесний мэдээлэл тулгын шаардлагын бичгийг уншиж танилцуулах ажилд орё. За Монголын ногоо намын дарга Гомьёо Дашдаргыг өрж байна. За энэ өдрийн мэндийг дэвшүүлье та бүхэндээ. Тулгын шаардлагын бичиг Монгол ардын нам, нэмхэн ардсан нам, хамтарсан засгийн газар болон Рио Тинтогийн компани хооронд 2009 оны байгуулсан оюун толгойн хог гэрээнд гарын үсэг зурсан албан шаалтны нэг эс баяр цагтын офшор дансаар хэмжээний мөнгөн гүйлгээ хийгдсэн. Энэ нь Рио Тинто компани оюун толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй байгууллагатай холбоотой байж болцсогүй хэмээн үзэж Швейцарын прокурорын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар олон улсын Reuters агентлаг мэдгдлээ. Энэхүү ноцтой мэдээлэл нь Монгол улсыг нөмрөөд байгаа гадаад дотоодын олигархуудын оролцоотой бий болсон авилгалын аврах том мөсөн уулын орой дөнгөж зухиж байгаагийн илрэл мөн бөгөөд монголчуудын зүй ёсны жигшил зүйлсийг төрүүлж байна. Монгол ардын нам, ачилсан намын удаа дараагийн хууль ус үйлдэлүүд Монгол улс хэлийн чандад илчлэгдэж байгаа нь манай улсад хууль шүүхийн байгууллага олигархуудаас бүрэн хараад байдалд орсныг дахин нотлон харууллаа гэж Монголын ногоо нам, эртний зориг ногоо нам, Монголын үндэс ачилсан нам, Монгол ардын хувьсгалт нам үзэж байна. За тэгээд бид хүн ээлжлээд ээлжлээд болохгүй. За тийм байна. За үргэлжлүүлээд та бүхэндээ тулгын шаардлагч уншиж өгье. Энэхүү ноцтой мэдээлэлтэй холбогдуулан бид юуны түрүүнд Монголын ард түмний иргэшгийг хохироосон оюун толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах жигшүүрт үйл ажиллагаанд оролцсон ялангуяа энэ ажиллагааг удирдан даалгавар өгсөн эрх бүхий албан тушаалтнуудыг нэг бүрчлэн шалгах, хариуцлах тооцох ёстой гэж үзэж холбогд албан тушаалтнууд хандан дараах шаардлагыг хөргүүлж байгаамаа. Үүнд нэгдүгээрт Монгол улсын ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Халтмаагийн Баттулгад оюун толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр урьдчилан хэлэлцсэн эсхийг шалган тогтоож тухайн үеийн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Цэлбэгд орж үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн ерөнхий сайд асан Баяр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн нэр мөн ажиллаж байсан улсын хурлын дарга асан Дэмбэрэл энэ асуудлаар ямар байр суурь баримталж байсныг ил тод болгож үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаануудад тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гарган үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 1 заалтын дагуу баялагын эзэн болох Монголын ард түмэнд мэдээлэх. За одоо Монгол улсын ачилсан намыг төлөөж Батбаяр дараачийн хэсгээс нь уншина. За цааш нь үргэлжлүүлээд Монгол үндэсний ачилсан намын төлөөлөл уншия. Улсын их хурлын дарга Мегон Бэнх хурдад болон улсын их хурлын гишүүдэд
Улсын их хурлаар Монгол улс Монголын ард түмний эрх ашигыг ноцтой охироосон оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг нэн даруй цуцлан үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 1 залтын дагуу Монголын ард түмний мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргахыг тус шаардж байна. За одоо ингэж би уншия. Байраас ялхан дээр. Монгол улс Монголын ард түмний эрх ашигыг ноцтой зөрчсөн дээрх гэрээг цуслах бидний шаардлагыг үл тоомсорлох аваас өнөөгийн улсын их хурл Монголын ард түмний эрх ашигаас урвсан хэмээн үзэж түүнийг тараах тэмцлийг Монголын ард түмэнтэйгээ хамтран хийх болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Улсын их хурлын эрхэм гишүүдээ та бүхэн нэрээ түүхэнд бахархлын эсвэл хараалын нэр болгон үлдээх сонголтын өмнө тулж ирлээ. Их орон өвөгдөөс үр хүүхдээ бодон амьдралдаа хамгийн чухал шийдвэрийг нам харгалзалгүй гагцхүү та бүхнийг сонгосон Монголын ард түмний эрх ашигыг дээдэлж хөх толбод Монгол хүн гэдгээ гүнээ ухамсарлаж эр зөргийг үзүүлэн гаргахыг уриалж байна. Монголын ард түмэн манд тугай Монгол улс манд тугай. Ингээд энэ мэдээллийг энэ тулгын шаардлага бичгийг бид гаргаад дөрвөлээ итгэлтэйгээр энэ бичгийг гаргаж байгаа гэдгээ мэдэгдэж бас хэлбэрийн хувьд ч энийг үзүүлж энэ чектийг 4 хувааж уншдгийг та бүхэн байна. Сая харлаа. Бид энэ байр суурийг бол нэгтгэж энэ шаардлага хэрэгжүүлэхэд төлөө хамтран идэвхтэй зүтгэн ажиллах болно гэдгээ мэдгэж байна. За ингээд Монголын ногоон номын дарга бум ялагч дарга гар үсдүүлсэн байна. За ингээд сая харуулсан иргэний зэрэг ногоон номын дарга ган хувийн дарга гар үсдүүлсэн байна. Монгол үндэсний ажил намын дарга цогцгэр дарга маань Японд ажиллаар явж байгаа. Гэхдээ байнга бидтэй холбогдож энэ тулгын шаардлага бичгийн доор Монгол үндэсний ажил нам гар үсдүүлж байгаа. Цогцгэр даргаыг төлөөж Батбаяр дарга уншлаа. За ингээд Монгол ардын хувьсгал намын дарга энэ хоёр миний бие энд бас гарыг үсдүүлсэн байгаагаа та бүхэнд гэж үзүүлээд энэ тулгын шаардлага бичгээ холбогдох шаардлагуудад өнөөдөөс эхлээд хөрвүүлж энэнийг хэрэгжүүлэхийн төлөө шаардлага тавьж тууштай тэмцэж ажиллах болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. За ингээд та бүхэн байна. Одоо асуух зүйлээ асуугаад энэ хэвлийн баг хурлаа цааш нь үргэлжлүүлэе гэж бодож байна. За их баярлалаа. Монголын ард түмний ноцтой хохироосон одоо ашиггүй байсан гэдгийг өмнөх хурлын урьдчилсан хүмүүс онцлоо. Яаж хохироосон бэ? Яагаад ашиггүй гэж бодож байгаа юм бэ? Үсэж байгаа юм бэ гэдгийг хэлбэрээр танилцуулъя. За энэ дээр хин ярих уу? За хамгийн эхлээд улсын дэш бүртгүүлснээр ногоон ном эхлээд. За. Одоо ногоон ном 2004 оноос та бүхэн мэдж байгаа тийм ээ. Эрүүл нэгийн мэргэний хөдөлгөөн цэцлэн хийж байгаа. Зарим үед бол одоо талбай дээр 45 хоног хүртэл тэмцэл цуглаан хийж ирсэн. Энэний бас тэмцэл цуглааны үндсэн нэг шалтгаан бол одоо энэ Монголын байгалийн баялагийг гадныханд одоо олборлуулах, ашиглуулах, хайлгах ийм хууль эрхцэн орчин бүрдсэн гэдэг эсэргүүцчихсэн шүү дээ. Ямар ч улсад бол гадны компаниар баялгаа ухуулдаггүй. Та гэртээ ороод гэрийнхээ авдрыг гадны хүнээр ухуулдаггүй үстэй. Энэ чинь олон улсын зогцсон шишээ. Зөвхөн Монгол улсад ийм жишг байдаг. Ингэснээр Монгол улсын үндэсний аюулгүй байдал болон ард түмнийг архиж хөндөгж байна гэж одоо 15 жилийн өмнө жигсчээлээ бид нар. Өнөөдрийн энэ өдөр бол одоо энэ бидний зөв байж Монгол улсыг энэ хувааж идэж байгаа юм байна. Баялагын нуунд ингэж өөрлөж авч байгаа юм гэдгийг батлагдаж байна. Оюун толгой гэрээ та бүхэн санаж байгаа бол анх одоо хийж байхад 400 миллиард долларын ашигт байгалийн баялаг байна гэж ярьж байсан. Өнөөдрийн ханшаа Германы эдийн засгийн гэдэг нэвтрүүл сонинд гарснаар юу гэж 600 миллиард доллар. Таваад таны мөнгийг тийм ээ 400 миллиард доллар баялагын чинь 600 миллиард долларын баялагын чинь 400 миллиард гэж хэлж байгаа. Тэр чинь энэ чинь дөрвийн хэлбэр нөгөө нэг 220 мянган хувьсгчтай гэрээний чинь үндсэн санаа энэ шүү дээ. Бидний мөнгийг 600 миллиард долларын баялагийг 400 миллиард гэж хэлж яваад өнөөдөр бид нар 34% бас өнгөө өгсөн. Яагаад миний баялагийг ард түмний баялагийг үндсэн хуулийн 6-гийн 1-д гагцхүү өгч гагцхүү ард түмний мэдл төрийн хамгаалтанд байх ёстой баялагийг би өөрөө зээлж өөрийнхөө баялагийг авдгийг би ийм хууль эрхсэн орчин байх. Марракеш гэж сайхан хот байдаг Мароккод. Тэнд хийсэн олон улсын нэгдсэн үндэсний байгууллагын гэрээ байгаа шүү. 2003 онд хийгдсэн гэрээгээд юуг тохисон?
гадны компани альва нэг улсад хөрөнгө оруулалт хийвэл 49%-аас илүү хөрөнгө оруулж болохгүй гэдэг энэ нэгдсэн үндэсний байгууллага 200 улс чинь тогтцоод байхад Монгол улсад яахаар 66% авчих гэх мэтчлэн. Ингээл өөрөөр бид нар энэгээс хөөх ёстой. Бид нар өөрсдөө ард иргэд бидний хууль эрх зүйн орчин сайн мэдгүй учраас ингэдгийн байдгүй тэгдгийн байлгүй энэ ухаантай улсууд хийж байгаа юм байна гэж бид нар өнөөдөр явсаар хагаад Монгол улс хохирч байна гэсэн байр суурийг Монголын ногоон нам илэрхийлж ирсэн. За энэ дээр би нэмээд Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд оюутлогын гэрээг байгуулах асуудлыг бас ямар нэгэн байдлаар мэдчихсэн хүний хувьд бол товчхон Монгол улсад ностой хохирол учруулсан гэрээг яагаад гэж үзэж байгаа гэдэг талаараа байр суурийг илэрхийлье. За нэгдүгээрт бол энэ бол Монголын баялаг. Яалтчгүй Монгол улсын газар нутаг дэвсгэр дээр байгаа баялаг. Энэ баялагийг бол гадаадынхан олцсон гэж ярьдаг. Худлаа Монголын ард түмэн оюу толгой гэж нэрлсэн байгаа байхгүй юу? Тэ? Оюу толгой гэж нэрлсэн гэдэг чинь өөрөө тэд баялаг байна гэдгийг хэлсэн байгаа шүү дээ. Мэдж байгаа байхгүй Монголын ард түмэн. Эрдэнэт гэж нэрлээд Эрдэнтийн овоо гэж нэрлэжсэн тэр бас мэдчихсэн учраас тэнд очиж тэр геологч чинь хайгуул хийж байгаа шүү дээ. Тэгээд тэр баялагийг олцсон. Монголын ард түмэн аль хэдийн энэ баялаг тэнд байна гэж мэдчихсэн. Тэрийгээ дарахж нэрийг өгчээс оюу толгой гэж. Оюу яаж гарч ирдэг? Зэстэй газар оюу гарч ирдэг. Тэгэхээр тэр бол энэ байгалийн баялаг байсан байдгийг мэдчихсэн байна. Тэгээд энийг олборлохын тулд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй болсон үнэн. Гэхдээ бид өөрийнхөө хувийг 34% авахдаа үнэгүй авах хэрэгтэй байхгүй юу? Ятах нь хамгийн наад захын жишээ. Тэгтэл бид нар бол зээл тавьж авсан. Өөрийнхөө баялагийг өөр хүн ашиглахад нь бид өөрсдөө гадны хүн шиг зээл тавьж авч байгаа. Тэгэхээр Монголд хэн эзэн байгаа юм бэ? Монгол хүн юм уу? Монголын засгийн газар юм уу? Эсвэл өөр хувийн компани юм уу? Гадаадын хувийн компани юм. Тэгээд зээл тавьж авсан учраас Монголын засгийн газрын зээл нэмэгдсэн. Тэгээд энийг бол тэр үед засгийн газрын тэргүүнээр ажилласан хүн төлөхгүй Монголын ард түмэн төлнө. Тэр энэ оюу толгойн ордыг олборж байгаадаа холбогдуулж орж иж байгаа мөнгө Монголд байхгүй. Монголд байдаггүй. Гадаадын улс орны банк санхүүгийн байгууллагаар дамжиж явдаг. Ажлын байр олноор бий болсон гэсэн үгүй. Тэнд хэн ажиллаж байгаа? Хамгийн өндөр цалинтай инженерүүд дандаа гадаад байна. Манай монголчууд их сөөхөн. Хамгийн гол ажлын нь бол хамгийн бага цалинтай цэвэрлэгч, үйлчлэгч жолооч харуул манаач гэсэн ажил хийж байгаа. Олон ажлын байр тэнд бий болохгүй байна. Энэ мэтээр бол энэ бол ерөөсөө Монгол улсын эрх ашигт бол үнэхээр ностой хохирол учраасан. Монголчууд өнөөдөр ядуу байгаагийн бас нэгэн одоо шалтгаан болсон ийм утгагүй гэрээг хурдан цуслах хэрэгтэй. Тэр утгаараа одоо их хорж хүнл байдаг бол одоо энэ Монголын ард түмний баялаг болсон энийг Монголд буцааж өгч Монголын ард түмэнд буцааж өгөх ёстой. 6 дугаар зүйлийг үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 1-д бол байгалийн баялаг бол ард түмний мэдэл төрийн хамгаалтанд байна гэж бичсэн байна. Ард түмэнд буцааж өгөө. Ард түмний мэдэл гэдэг чинь ард түмний өмч байхгүй юу? Ард түмнээс нэг ч асуудалгүй хийцэн. Тэгээ аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр болон бусад одоо хурлууд дээр би нэг л байр суурь илэрхийлжсэн тухайд хэрэглэж өгтөө. Үгүй ээ Монголын талуу 51% доош авнаа. 51% доош байж болохгүй Монголын хувь. Зүгээр авнаа. Энэ манай баялаг юм чинь ямар нэгэн өрзөл тавьж авахгүй. Гуйж авахгүй. Өөрөө авна. 3 дугаар тодорхой цаг хугацааны дараа энэ баялаг Эрдэнэтийн баялаг 23 жилийн турш Оросын 51%, Монголын 49% байжгаад 23 жилийн дараа Монголын 51% болж Оросын 49% болж одоо өөрчлөгдсөнтэй адилхан бид бас тодорхой хугацааны дараа монголчууд чадвартай болно, мэдлэгтэй болно, боловсралтай болно. Тийм учраас бол бид тодорхой хугацааны дараа өөрийнхөө хувийг нэмэгдүүлсээр байгаад бүр 100% өөрийнхөө баялаг болгож болно гэсэн энэ байр суурийг илэрхийлжсэн. Харамсалтай энэ байр суурийг илэрхийлжсэн учраас намайг 2009 оны сонгуульд өөрөдөж унгаагаад тэгээд яг унгаангуудаа энийг хийсэн. Би 6 сарын хэдэн төлөө одоо тэр сонгуульд өөрөдүүлсэн. Энэ сонгуулийн дараа бүр яарч 7 сарын 11-ний өмнө энэ ойрлогын гэрээг хийх гэж оролдож хэвлийн байгууллагын бид их баяртай байгаа. Харин сэтгүүлчдийн сонирхол хэмжтэй хандаж энэ асуудлыг олон төрөнд хүргэж нөгөө эрх баригчид манангийнхан маань айгаад тэгээ хойшлоод 10 сарын 6-нд ч дөө 10 дугаар сард энэ гэрээг байгуулж байсан. Тийм учраас бол аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг бол нууцдаг нь буруу. Энэ оюутлогын гэрээний асуудлыг ялангуяа ард түмний өмчийг ярьж байгаа энэ асуудлыг бол ил тод болох хэрэгтэй. Хэн ямар байр суурь барьж ирсэн бэ гэдгийг харуулж ард түмэн өөрөө миний эрх ашигын төлөө энэ нөхөр зүтгэж гэнэ үгүй юу гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Аливаа нууц юмны цаана хувилдаан, хэд ахуул, авилга байдаг учраас Батболог ерөнхийлөгч өнөөдөр бидний тавьсан шаардлагыг хүндхэн үзэж аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг
ард түмэнд нээлттэй болж өгөх хаа гэж ингэж найдаж байна. Бид ингэж шаардж байна. Одоо энэ хол алдагчны нэрээр сэргээх цорын гац боломж энэ холдод. Саяын сонгуульд дундсан ард түмний дунд нэр хүндгүй байгаа энэ байдлаа засах цорын гац боломж энэ холдод харин ёстой жинхэнэ олдлоо. Бурханд баярлах хэрэгтэй. Энэ холд одоо өөрөө санаачлаад их хурлын дарга хувьд их хурлын гишүүд өнөөдөр их хурл шиг хамгийн адгийн байгууллага Монголд байхгүй. Бүгдээрээ их хурл шиг нэр хүндгүй байгууллага байхгүй байна гэж үзэж байгаа. Их хурлууд одоо нэг төрөө сэргээх хамгийн сайхан болцоодлоо. Зүгээр л оюутлогын гэрээг хүчингүү гэдгийг зарлаад ард түмэндээ авна гэдгээр зарлах хэрэгтэй. Тэгэх бол их хурлыг ард түмэн за явах бас хөрхий алдсан онсон гэхдээ эн чинь ард түмний төлөө зүтгэж байгаа улсууд байна гэж ингэж үзнэ. Тийм учраас энэ сайхан болцоог бид ингэж тулган шаардж байгаа гэсэн хатуу хөлт оруулж үнэ хэрэг дээр их хурл өөрт нь их хурлын гишүүд өөрсөд нь нэрээ цэвэрлэх нэр хүнтэй болох тийм болцоог олгож өгч байгаа маа. Хэрв энийг нөгөө олигархуудынхаа даалгавраар хийж чадахгүй бол бид их хурлыг хугацаанаас өмнө тарах тэмцлийг ард түмэнтэй хамт хийнэ. Бид хөдөө оронтойгоор явж гарын үсгийн цуглуулнаа. Энэ их хурл чинь тэнгэрээс буугаад ирсэн юм биш. Ард түмний сонгосон их хурл. Ард түмэн гарын үсгээ цуглуулж энэ их хурлыг тарах бүрийн эрхтэй гэж бид бодож байгаа. Энэ ажлыг бид тууштай хийх болно гэдгээ энэ тулгын шаардлага бичгтээ илэрхийлсэн байгаа. Өшөө яриул зөндөө юм байна. Цаашдаа ярих юм болцоо олдох хаа гэж бодож байгаа учраас энийгээр өөрийнхөө үгийг өндөрлж байна. За манай ган хоёрын дараа Батбаяр дараа нэг чиглэл бий юу? За хэлчихлээ. За Даашаахан даашаа суугаа. Монгол улсын эрх ашиг яаж ноцтой охирсон бэ гэж асууж байна. Энд Монгол үндэсний харилцан нам оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас нь авахудаа тухайн үедээ төр засгийн эрх мэдэлтнүүд шаардлага санаачлагуудыг удаадаар тавьж байсан. Энэ юу вэ гэхлээр хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас өмнө оюу толгойн тээцүүгээр оюу толгойг 2.8 тэрбум долларт багтааж үйлдвэрээ босгоно гэж байсан. Яг хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үеэр энэ 2.8 тэрбум доллар маань гинт 4.6 тэрбум доллар болсон. Сүүлд сайхан бэлтгэхийн засгийн газрын үед далд уурхай хөрөнгө оруулалт гээд 6 тэрбум доллар нэмсэн. Одоо 10 тэрбум доллар. Нөгөө Монгол улсын засгийн газар 34% эзэмших ёстой. Тэр зарчмаараа 700 доллар нэмж төлөх байсан бол одоо 3 тэрбум долларын өрөнд орчод байгаа. Ингээд оюу толгойн хөрөнгө оруулалтаа нэмэгдэх хэрээр Монгол улсын засгийн газар Монгол улс тэр чинээгээрээ шууд хамааралтайгаар өрөнд орж байгаа. Тийм болохоор энэ оюу толгойн гэрээ бол анханасаа луйрын шинжтэй. Ер нь бизнес гэдэг чинь хоёр талтай ашигтай байж бизнес болдог. Энэ гэрээ бол Монгол улсын эрх ашигыг ноцтой охирсон тийм гэрээ гэж ер нь Монгол үндэсний харилцан нам үзэж байгаа. Тэгээ ер нь Монгол улс хөрөнгө оруулалтын гэрээнд оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээд Монгол улсын эрх ашигыг ноцтой охирсон ер нь зүйл залтууд зөндөлдөө. Одоо жишээ нь оюу толгойн төлөөлөн удирдах зөвлөлийн Монгол талын гишүүд гэхэд ямарч эрх мэдэл нь тодорхой бос. Төрийн байгууллагууд нь оюу толгойгоос өгсөн үүрэг даалгаврыг төрийн байгууллагууд ёсчлон дагах үүрэгтэй мэтэр бичсэн байгаа шүү дээ. Тийм болохоор энэ оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг ер нь хоёр талдаа ашигтайгаар байгуулахын тулд хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах ёстой гэж Монгол үндэсний харилцан нам үзэж байгаа. Хоёр зүйлийг нэмээд хэлчих. Та нар бодоод үзтээ оюу толгойн гэрээний дагуу ногд ашгийг хэд оноос гэж хуваарлах юм бэ? Монголчуудад ногд ашгийг хэд оноос гэж хуваарлах вэ? 2036 оноос. 2009 онд байгуулагдсан гэрээ 2036 он гэхээр 27 жилийн дараа ногд ашиг хуваарлах гэрээг дэлхийд байдаггүй байхгүй юу? Хаач дэлхийд 27 жилийн дараа ногд ашиг хуваарлах гэрээ гэж байдаггүй. Энэ бол ерөөсөө цэвэр Монголын эрх ашгийг, Монголын ард түмний эрх ашгийг хохироож байгаагийн хамгийн том баталгааны нэг. Хоёрдугаар бол сая одоо Батбаяр дараа хэлж байна. Энэ ногд ашиг хуваарлахаас гадна ерөөсөө оруулж байгаа хөрөнгө оруулж байгаа нэртэйгээр Монголын өрөөг л нэмэгддэг. Хөрөнгө оруулж байгаа Монголын өөр нэмэгдэж байгаа. Бид тэрийг хизээ төлөх юм. Энэ гарын үсд сурж байгаа эсвэл энийг хамгаалж байгаа албан тушаалд төлөхгүй. Эдгээр чинь харин хувилдаад оюулгоор гэрээг ингээд байлгаад хамгаалаад ингээд байгаа. Харин хэн төлөхгүй ард түмэн төлнө. Ногд ашиг авахгүй ард түмэн эргээд оюулгоо өрийг төлөх гэж байгаа байхгүй юу? Тийм учраас энийг одоо нин даруу өнөө маргаашгүй хурдан
цуслах хэрэгтэй гэсэн байр суурийг баримтж байгаа маа. За хамгийн дараа. За та бүхэнд нэг хоёр зүйлийг хэлье. Нэгж. Тэгэхээр энэ оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан үеэс эхлээд та бүхэн тод санаж байгаа бол манан гэдэг нэр томьёо яригдчих гисэн. Олигархуудын тухай, бүлэглэлийн тухай. Тэгэхээр энэ намуудын дээр гарсан намуудыг зайлсан энэ бүлэглэл бол энэ оюу толгойн гэрээтэй шууд холбогдож, ойлгогдож яригдж байгаа. Тийм учраас энэ гэрээ ямар одоо их хор урчигтай Монголын ард түмний одоо сайн сайхан байдалд ямар их одоо занл хийсэн ийм гэрээ болсон бэ гэдэг нь бол харагдж байгаамаа. Тэгээ хоёрдугаарт өнөөдрийн манай улсын одоо нийт төр 27 орчим тэрбум доллар болсон байгаа. Социализмын үед тавьсан өрөөс бараг 3 дахин их өр тавигдсан байна. Засаг барьжсэн болон засаг барьж байгаа намууд хэн илүү өр тавьснараа уралддаг болсон. Нэгүр хэлбэл Монголын ард түмэн өөрсдийн баялгаа мэдхээ байсан. Монголын ард түмнийг Монголын ард түмэн удирдаад байна уу үгүй юу гэсэн асуудал тавигдж байгаа. Тийм учраас энэ бол зөвхөн оюу толгойн ордын тухай биш, цаашдаа түрүүн тулгын шаардах бичигт дурддагдсан мөсөн уулын орой гэж. Энэ Монгол даяар тарсан энэ лицензүүдийг яах юм бэ? Одоо энэ Монголын ард түмэн хэрвээ өмчийн эзэн, баялагын эзэн муу юм бол баялагын эзэн баялагтаа одоо эзэн суух энэ цагийг аль болох хурдан аашлуулах энэний эхлэл нь бол энэ оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байх ёстой болоо. Энийг туслах асуудал байгаа юм болоо гэж үзэж байна. За их баярлалаа. Өөрийн гэрээ батсан бол ховын баримтсан ховын халаалтын гişүүд тэгээд авилгаа асуудал байна. Тэр баримтууд та бүрийн ажиллажсэн байгаад тэрийг гаргаад тавьчихсан юм шиг. Бол ингээд та бүхэн одоо ойлгох гэрээ цацаад байдаг юм. Энэ богцоо нь одоо асуулт тавьж. За их баярлалаа. Тэгэхээр ерөнхийдөө биш үү? Би таны асуулт хариулаа манай одоо бусад дамын дарга нар маань бас хариулах гэж бодож байна. Угаасаа сая бидний хэлж байгаа зүйлүүд те 2036 оноос эхлээд Ногдол ашиг хуваарлаа гэж байна те. Ийм утгагүй гэр хаанч байдаг байхгүй. Энэ чинь өөрөө юу хэлж ирэхлээр бол ерөөсөө юм битгэхгүй байх. Эсвэл дарга цэргийн хаан одоо дарга нарын даалгавраар дуугүй гар өргөсөн. Туйлыг хариуцдаггүй үлээш байгаа байхгүй юу? Энд бол энгийн шийдвэр баримт барах хэрэггүй. 2036 онд Ногдол ашиг хуваарлаа гэдэг ийм гэрээ хийсэн бол шууд цуслагдах ёстой. Тэрэн дээр заавал нэг авилгалын төгөлбөр одоо гэрт нь оруулаад чамдаатай мөнгө өгчээсэн, хүнжид ороо ингэжсэн гэдгийг илрүүлэх хэрэг байхгүй. Тэрний хойноос хөөцөлдөх юм бол энэ гэрээ хизээч цуслагдахгүй. Тэгээ 2036 онд хэдэн монгол хүн амьд байх юм. Өнөөдөр амьдарч байгаа. Энэ ядуу зүдүү хүмүүс өгсөн хэвээрээ байх юм уу? Монголчууд хогон дээр амьдарсан хэвээрээ байх юм уу? Монголчууд орлогогүй тэтгэвэр цалингийн зээлтийн хэвээрээ байх юм уу? Монголчууд орон сууцад залуучууд орж чадахгүй, дээд сургуульд сурч чадахгүй хэвээрээ байх юм уу? Эмнэлэгтээ эмчлүүлж чадахгүй ахмадууд нас барсан хэвээрээ байх юм уу? Тийм учраас бол тийм цагийг хүлээж, тийм үлгэр ярьж, тийм худлаа юм ярьж, чи батлалдаа, чи нотлолдоо гэж ингэж хийж тэгээд их хурлын гишүүний газар дээрээ гэмт хэрэг хийвэл барьдаг, өөр юмд бол барьж чаддаггүй мэтээр ингэж хамгаалтанд байсан энэ цаг өнгөрсөө. Одоо бол өөрөө 2036 онд Ногдол ашиг хуваарлна гэдэг ийм тохиротой, ийм ойлголттой гэрээ шууд цуслагдах ёстой. Бүгд дэлхийд энийг бол хэн ч гэсэн цуцсан ойлгоно. Хоёрдугаар энэ оюутлахын гэрээ цуслагдчихэж үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 1 гэдэг заалт хэрэгжиж Монгол улсад бол шудрагс тогтноо. Өнөөдөр энэ байдлаар үргэлжлэх юм бол хэд баян цөөн хэдэн хүмүүс офшор данстай, гадаад төрөнгөтэй байшин авчихсан. Ийм байдалтайгаар энэ ард түмэн болохоор бол солонгос руу гач зугтах юмсан. Японд очиж ажиллаж амьдрах юмсан. Монгол хэрэг алгаа гэсэн ийм бодолтой байгаад энийг бид төвшөөрөөд тэгээд нөгөө эрх баригчдад хөдлөгдөж чи баталчих л да. Миний авсныг чи баталчих л да. Миний цоохоор мөнгө орж ирснийг баталчих та гэдэг юмд хуурдан суух юм бол хизээч шудрагс Монгол хэрэгжихгүй. Тийм учраас бол энэ дээр бол манай сэтгүүлчд маань их ухамсар гаргаач гэж та бүхнээс одоо хандаа хүлээж байна. А тэгээ их хурлын гишүүдэд бид маш сайхан болцоолгож байгаа байхгүй. Та нар энэ оюутлахын гэрээг цуцаж чадах юм бол тэр бүрэн эрхийг хугацаанд ажиллаарай. Бид харин ч бүр энэ оюутлахын гэрээг цуцаж чадах юм бол бид нар дэмжих болно. Монголын ард түмэн та нарыг бидэргүй тойрон хүрээж дэмжих болно. Айгүй дахин сонгогдох болно. Тийм учраас их хурлын гишүүнд, их хурлын даргад
айгүй сайхан болцоо бид нар олгож байгаа шүү. Тэр талаас бас хүлээж аваараа түүнээс тулгын шаардлага гэдэг бичгийг уншин бутаад энэ хоёр тулгсан, бомб ядагч тулгсан, анх хоёр тулгсан тэд нар юу юм гэж битээ хандаа. Яг л энэ ард түмэн тулгаж байгаа шүү. Монголын ард түмэн энийг хүсэж байгаа шүү гэдгийг та бүхэн зориуд анхааруулж яг л болж байна. Яа нэг Суулцагч та бүхэн мэдж байгаа анх оюутан маань гэрээг байгуулахад чинь усны нөөц нь бол тогтоогдоогүй шүү дээ. Байгаль орчин нөлөөлөх байдлын наривсан үнэлгээгээр усных нь нөөц нь батгаагүй байна. Оюутан одоо энэ компани хөрөнгө оруулалт хийхдээ яасан гэхээр бид нар гадагын үнээс олборсон усаа дахин боловсруулж ашиглана гэж хэлж орсон. Өөрөөр хэлбэл энэ үйл ажиллагаа явуулах хууль эрхсэн орчин, Монголын хууль эрхсэн орчин байхгүй. Байгаль орчин наривсан үнэлгээнд усны нөөц хангалтгүй гартсан байна. Тэр бол жишээлбэл хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа нэг тод жишээ гэж бид нар ойлгож байна. Дээр нэмж хэлье. Би одоо дахин тэгэхээр хаамш. Өнөөдрийн Монголын хууль шүүхийн байгууллага үнэхээр хараад бус байх юм бол энэ авилгатай холбоотой мэдээллийг бол өөр доорхон олон. Бид нар ярих хэлэх эсвэл ийм болов тийм болов санал одоо хуваалцах юм би. Үнэхээр тийм хүсэлгүй байгаа учраас бид өнөөдөр улсын хур дээрээ энийг авч хэлцээд 2036 онд догтлошоо хуваарлагдсан энэ утгагүй заалтаас үндэслээд шугцалж гэрчлэгтлээ маргааш нь эхлээд авилгалын хэрэг бол мандна бие бинийгээ барьж идэн чамаас болсон тэрсэн чийцэн худлаа байж тэгээд ингэж яригдана. Тийм учраас өмнө нь биш гэрээ цуцлаараа бол авилгалын хэрэг бол араасаа мандаж гарч ирнэ гэдэг дээр бол би өстө баталгаатай хэлж чадчих. За ингээд их хоёртаа ингээд цаашдаа ярих зүйлийг олдох ба бид нээлттэй та бүхэнд ярина. Хэвлэл мэдээний байгууллага бид нар өөрөх юм бол өнөөдөр ярьснаас илүү одоо дэлгэрэнгүй тодорхой мэдээллүүдийг та бүхэндээ өгч ярих болоо гэдгийг бас хэлчихье. Ингээд та бүхэндээ баярлалаа. Бидний тэмцэл хамт шүү. Хэвлэл мэдээллийн маань хамтдаа тэмцээрэй гэж та бүхэндээ хандан уриалж байна. Энэ нэвтрүүлгийн үйл суугаа шудраг ард түмэндээ хандаж та бүхнийхээ төлөө бид ингэж тэмцэж байна. Оюутлахын гэрээгээ цуцалж угаад та бүхнийхээ өнөөдөр тулгамдсан хүн хэцүү асуудлуудыг шийдэхин төлөө манай дөрвөн нам нэгдэж ингэж тэмцэж байгаамаа. Бидний тэмцлийг дэмжээрэй. Бид та бүхнтэйгээ хамтдаа шүү гэж хандан хэлж байна.